Чихэн хотын их сургуулийн 2 дугаар төвчний оюутнууд шүүхийн үйл ажиллагаатай 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа. Танилцах хуултын эхэнд оюутнуудад улсын дэд шүүхт ирүүлсэн өрөөл гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарлах үйл явц, бичиг хэргийн бүтгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох мэргэжилт өглөө. Үүний дараа шүүх хурлааны шууд дамжуулалтын өрөөдөө танилцсан, шүүх хурлааны хэрхэн шууд дамжуулж буй талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авсан юм. Улсын дэд шүүхийн захиргааны иргэн танхимын шүүгч Батбаатар оюутнуудтай уулзсан, шүүхийн чигүүр тогтолцоо, 3 шатны шүүхийн ялгаа, хяналтын шатны шүүх ямар хэрэг маргааныг хэрхэн хянан шийдвэрлэдэг талаар мэдээлэл өгч тэдний сонирхсан асуултад хариуллаа. Оюутнууд танилцах уулзалтын төгсгөлд үзүүрийн танхим болон номын сангаар зочлсон юм.